I drink till I'm drunk, smoke till I'm high, castle on the hill, wake up in the sky. You can't tell me I ain't fly. I know I'm super fly. I know I'm super fly. The ladies love. 자세노 세노 유에 때문다 빼진 подкаст хийгээд байж за өглөө өдрөөрөө нэмэн хоол идж байгаа сайхан боллоорой. Тэгээд манай подкастыг сонсож аваад баярлалаа. Би жаргал маань Батцэг байна. За тэг өнөөдөр бит хоёр гурлаагаа. Тэгээд энэ хүн маань манай найз. За өөрийгөө танилцуулаарай. За сайн байцгаана уу? Намайг Ануудэр гэдэг. Тэгээд би олон улсын харилцааны 4-р курсын оюутан мамаа. Батцэгтэй нэг анги байна. Тийм бит хоёр 4-р ангиас хойш нэг ангид сурж агаад тэгээд цуг төгсөөд цуг нэг газар ирээд тэгээд нэг мэрэгжил сонгоод тэгээд санаанд нэг ангид ороод тэгээд нэг өрөөнд хараад Долоо хамт явж байгаа. за 4 дахь жилдээ ингээд хамтын амьдрал маань өрнөж. За тэгээ өнөөдөр бид гурав юуны талаар ярих гэж байгаа вэ гэхлээр расизм буюу арьс өнгөөр ялгарлан гадуурхал. Тэгээд ярьж байгаа цаашаа ер нь ялгарлан гадуурхал нийгмийн цөөнх те нийгмийн цөөнхийг ялгарлан гадуурхал. Тэгээд тэр талаар ярих гэж байна. Яваал хэлж. За расизм гэж яг юу юм? Одод тийштэй. Тэгэл арьс өнгөөр л ялгуурлан гадуурх тий хүний үндэстэн одоо үндэс ухсаагаар нь бас ингэж ялгуурлахыг л гэж ойлгодог юм. Тэгээд чамайг ингээд үгүй чамтай нэг иймэрхүү юм хум ингээд тохиолдчихсэн нь ингээд хүн амьтан одоо нэг тийм ялгарлан гадуурхах тийм байдлыг чамд өөрт чинь биш ч гэсэн яг чиний ингээд ойр тойронд тиймэрхүү юм тохиолдчихсэн. За ер нь бол Оросыг муулахын цаашаа. Гэтэ ер нь бол яг байгаа байдал дээр их юм бол Оросууд одоо ихэнх Оросууд маань айгуу тийм үнцэрхэг үзэлтэй хүмүүс байгаа. Одоо нөгөө 2 дугаар дэлхийн 2 дугаар дайнд ялсан тий. Тэгээд одоо өөртөө жоохон бартцсан юм уу. Тэгээд нэг тийм гадаад хүмүүсийг жоохон одоо тий өөрсдөөсөө жоохон доор гэсэн маягаар хүлээж авдаг. Тийм болохоор ингээд жоо юм л олонгууд гадуурхаж чад идэг. Тэгээд ер нь бол хаа сайгуул мэдэрдэг те. Ер нь бараг автобусанд хүртэл мэдрэгддээ шүү дээ. Ингээд нөгөө нэг яг надад тохиолдож байгаагүй ч гэсэн сонсчихсан аахгүй юу нөгөө автобусны буудал биш автобусанд нөгөө нэг кондуктор жолооч нар нь ер нь нөгөө нэг баг үндэстэн баг астангууд идэв шүү дээ. Тэгээд ингээд орж ирж байгаа эмээмээр бүр ингээд тэр юу кондуктор энтрийг бүр амар загинж магнаад гэл муха цухаа харж мараад тэгээд яваад идсэн шүү дээ. Тэгээ нэг тиймэрхүү юмнууд бас зөндөө ажиглагддаг. Тэгээ энэ нөгөө сэдв нь амар том цар хүрээтэй учраас ингээд 3 тарих хэрэгтэй болохоор ингээд заавал гурлах нөгөө доотл нь 3 хүн ер нь байх хэрэгтэй юм шиг санагдаад бит хоёр ер нь барахгүй баха. Тэгээ ингээд юм хөө мартаж зартаад тийм болохоор ер нь олуулаа энэ сэдвэр ярьсан дээрх гэж бодсон. За тэгээд миний хувьд болохоор яг ингээд яг арьс өнгөөр ялгарлна гэж юу юм гэж одоо мэддгүү байгаа шүү дээ. Одоо жоохон бахта одоо ийш тийшээ явж үзээг бахта. Тэгэхээр ингээд миний ойлголтоор л зөвхөн ингээд тэр юм бол зөвхөн хар арьстай хүмүүсийн одоо эсрэг тийм байд юм байна. Одоо цагаан арьстай хүмүүс хар арьстай хүмүүсийг ингэ тийм ээ. Эсвэл одоо хар арьстай хүмүүс нь цагаан арьстай хүмүүсийг ингэж ялгарлаж гадуурх тийм ээ гэхээс ерөөсөө миний толгойд ингээд Аз учраас одоо энэ тэнд очиход ингэж гадуурхагтана гэж ерөөсөө боддгоо бүр ингэж ерөөсөө санаанд орж ирдгээс аахгүй юу зөвхөн өөрийгөө ингээд баг ингээд цагаан юм байна гэж одоо ингээд арьс цагаан байгаа юм чи. Тэгээд ерөөсөө юу яагаад ерөөсөө тийм мэдэрч үзээгүй байжгаад тэгээд нөө 18 хүрээг байхдаа ингээд гэрээсээ гараад тэгээд гэртээ байхдаа ч гэсэн ингэж ганцаараа ийш тийш явчих үзээг байгаа шүү дээ. Тэгэхэд ингээд гинт гэрээсээ гарангуудаа гинт
өөр улсад ирээд тэгсэн чинь ингээд бас тодорхой хэмжээний тийм гадуурхалтын юмнууд ингээ явж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээ хитрхи амар шоконд ороод би лав бүр ингээд хитрхи их гомдоод тэгээд ингээд жоохон тийм үзэн ядах сэтгэлгээтэй болцсон байжгаад тэгээд цаг хугацаа өнгөрөөд тэгээд ер нь одоо хүмүүсээс одоо жишээ нь Оросудаас ягаад хаяа ийм зан гарчдیں۔ Тий. Гэт ер нь ойлгож эхлээд тэгээд хамгийн гол нь өөрсдийгөө бас зүгээр ойлгуулж сурах хэрэгтэй байна гэд ер нь л ойлгосон. Тий. Харин тэгээд нөгөө нэг арьсаараа юу явахгүй ч гэсэн ингээд нүдэрээ Окей, бидний нүд ингээд жоохон өөртөө нөгөө нэг төрх ингээд царайны төрх. Тэгээ нэг нөгөө Азиуд биш Европууд ч нэг юм хүнхрэх нөгөө нэг нүд мөд тэгэл өндөр амар гээл тий нэг амар хамгийн гоё ингээд хүний хамгийн гоё төрх нь ингээд тэр юм шиг тий тэгээ нэг гоё нарийнхан бэлхүүс том бүхс хөх мөх тий тийм байх хэвээр юм шиг. Тий ер нь одоо олонх хүмүүсийн гоё гэж авч үздэг юмнууд нь ер нь Европ төрхтэй хүмүүс байдаг гэх юм уу да. Тий. Тэг нэг шар ус мөс бол гоё мойч гэх юм уу эсвэл мэдхгүй. Тэгээд аюу сонио ингээд Яаз хэрэл доор те Европ хэрэл аюу тийм муундаг лаг болчиход идэг ер нь юм дээр ажиглагддаг. Тий. Одоо жишээ нь ингээд зүгээр л юм ярьж байхдаа Азийн л гэвэл одоо Япон ихтэд гэлэхээр тэр одоо ингээд хүмүүс заавал расист өөрсдөө бол одоо расист юм хэлж ингэж мэдэхгүй байгаа шүү дээ өөрхий зүгээр л юм хэлж ингэж одоо тэгтээ ингээд яхаар одоо Аз гэхээр Хятад Япон гэхээр одоо ямар нэг ёс заншил нь ямар сони ямар гажин энэ төр тэгээд тэгэхүнгүүд одоо Европын улсуудад ч гэсэн тодорхой хэмжээний тийм сони ёс заншил бас байгаа шүү дээ одоо мэлхий иддэг мэддэг гэл тэгэхээр ямар гоё юм тэгснэ ингээд нэг нэрийг ингээд хіднэг үеч хамаагүй ингээ өгөөд яваад 1 2 3 бас сони юм бэжлээд үстэй. Бид нар тэрийг зүгээр л хүлээж авдаг ш. Тэгсэн чинь ингээ Аз соёлыг Европчууд харчаад бүр нэг гажин байгаа юм шиг тий ингээл бүр нэг хийж болохгүй юм юуцсан юм шиг бүр ингээл юу ямар сони ингээл амар сони хүлээж авч магаал гэдэг тий. Зүгээр л тэд нар зүгээр л дэлхийд даяар ингээд өөрийнхөө юмнуудыг амар тараагаад нээлттэй ингээд таниулсан учраас тэд нар амар тийм дэлхийн хэмжээний юм шиг харуулдаг болохоос шүү дээ. Тийм тэр хүмүүс одоо өөрсдийнхөө соёл ёс заншлыг зөвөр ойлгуулж чадсан байхгүй тий. Тэгээд одоо ер нь л өөрсдийгөө зөвөр ойлгуулах нь хамгийн чухал юм билээ. За одоо бид гурав ингээд өөрсдөө энд ирснээс хойш тохиолдож исэн зарим юмыг ярих чинь одоо бүх орс хүмүүс одоо тийм биш гэдгийг ойлгож байгаа. Маш сайхан бас ааш цантай орс хүмүүстэй зөндөл уулзж исэн. Тэгээд энэ бол зөвхөн одоо 1-2% нь л юм байгаа гэдэгт юу нь л итгэж байгаа. Тэгээд зүгээр ойлгоорой. За тохиолдож исэн ярих юм байна уу? За наваа ярих. За боди. Нүг яг ирчээд 5-6 сар болсон билүү да. Бараг тэрнээс ч их 8 сар болсон юм байна. Хавар автобусанд ингээд чихвчээ зүүцээ явчихсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээд нэг миний л үеийн 2 эрэгтэй эмэгтэй хүн байгаа байхгүй юу? Тэгэл ингээд наашаа хараад ингээд над руу заагаал хаа гэл нийж мэглэл нүд мэтрүүгээ зааж магаал. Тэгснэ ингээд ойртож байна. Тэгэхээр би зүгээр их хүнтэй байгаа учраас ингээд шахагтаад ойртчлаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгсэн чинь шууд ингээд гараа гаргаж ирэнгүүтээ чихвчнээс ингээд чихвхнээс татаад тэг хүү яаж ийна гэд тэгсэн чинь ингээд хацар мацарнд хурж мүрээд тэгээ бүр гайхаад тэгээд ингээд бултаад хол очиод зогсоод тэгээд гайхаад байдсан чинь ингээд дараагийн бодлын тэр хоёр ингээд бууж байгаа байхгүй юу. Тэгээ буугаад ингээд халахангуудаа автобусны гаднаас дотор нь зогсож над руу харангуудаа ингээд дуун туруугаа гаргачихсан. Йоо. Ямарэ. Тэгэл ер нь хамгийн анх нэг тийм тохиолдол тэгэл амар шокнд ороод амар гомдол бүр уур хүрээл амар муухай тийм доромжлуулсан мэдрэмж төрж ийсэн. Тийм тохиолдол хамгийн анхных нь бол.
Тэгээд одоо энд байгаа хүмүүст хэр их тийм тохиолдсон юм бол хүн зөндөө ах. ерөөсөө нэг сонсож байгаагүй. Тийм. Тэгэл яг хоо тэр болгоныгоо бас яриад тахгүй л ах л та. Бас өөрсдөд нь муухай дурсамж учраас тийм. Миний надад бол нэг тийм бүр амар тод бол үлдсэн юм нэг байдаг юм аа. Тэгээд зүгээр ингээд хаяа болдог. Гэхдээ надад нэг жоохон сонь санагддаг юм ингээд дэлгүүрт ингээд үйлчлэл штэ. Би яг дотор өрнийхээ ажлын дэлгүүр рүү ингээд орохоор нөгөө нэг кассанд нь ингээ юмаа бичүүлээд тэгэхээр ингээ тэр нөгөө нэг касчин их чинь надтай ингээ тэнд байгаа амар олон касчигч баг бүгдээрээ надтай баг тэр надтай чи шүрнөх Аз нөгөө оюутангуудтай. Гэхдээ яг миний өмнө зогсож байгаа Орос оюутан бас адилхан л оюутан байгаа хгүй авж байгаа юмнаас нугасаа харвас тий. Тэгэл ингээл амар гоё үйлчлэн заяа ингээл та тор ах уу за бэлнэр үү карта руу энэ төр гэл бүр амар юм асууж масуугаал өглөөний минь өдрийн минь энэ төр гэл амар тэгдэг. Инээж минийгээл тэгэл яг намайг очингууд ингээл чив чимээгүй ингээл тэгэл тор ах уу махууч гэж хэлэхгүй заяа. Тэгэл ингээл бүх юмнуудыг ингээл сагс руу хийчихэл тэгэл би ингээд зүгээр карта барьсан байж штэ. Тэгэхээр ингээд бэлнэр үү карта руу гэж нэг асууж масуухгүй яг харцсан байх л та. Тэгтэл ингээд зүгээр ингээд шууд юу гэж магаал. Тэг ингээд харцсан амар сан. Тэгээ бас нөгөө үлгүүр сургуулийн үлгүүрүүд амар муухай харцдаг. Ингээд нэг хичээдэг хөхгүй юу. Тэр их чи ингээд бас миний өмнө байгаа Орос хүүхдүүд бүр ингээд амар хөөрхөн бас ингээд зүгээр эдэг заяа. Тэр их намайг хараад орой 7-оос хааштай гэж мэгээд заяа. Тий аль өглөө би баг 8:30 хичээлдээ орох гэжсэн чи орой 7-оос хааштай мааштай ч гэх шиг би бүр нэг хувцас үлдээгээд нэг бөөе болцсон юм шиг тэр ихчэд нэг юм үлдээсэн юм шиг тэгснэ ингээл миний хувцас хунрыг нөгөө амар татаж авч маваал тэгснэ үлгүүрийн номерын тэрийг тийм шидэж өгч мөгөөл тэгснэ надтай амар муухай харцдаг. Тэгээ би жоохон тэр өдөр ингээд тэр чихтэй сонирн болж малгаал тийм. Тэр их чи надад амар муухай харцдаг. Би бүр ингээд стори хийгээд уйлмар санагддаг. Яа бодсон чи гомдчлаа. Гомдчлаа. Тийм хөлгүүрийн юмнууд та нар тохиолж ирсэн аа. Тийм. Одоо ингээд бараг тэр их ч юм байна. Ингээд нэг үлгүүрнийх нь нөгөө номерын бөөрийнхээ гэдэгс ахгүй манай сургуулийнхаа одоо гоё хэлсэн шүү дээ тэрний өмнө. Тэгэхэд ингээд тэрнийхээ хэлбэрээр ингээд нэг цаас принтерлээ тавьсан байгаа. Тэгснээ ингээд хүмүүсийн ингээд гарнаас нь ингээд аваад байгаа шүү дээ. Тэгснээ ингээд нэг эсвэл одоо хар ярьстай хүний одоо гарт хүрмээргүй байгаа юм уу? Яг ингээд гадаад оюутнуудыг гарт нь хүрмээргүй гэдэг юм ингээд гарт оожир мочруу гарт нь өгөхөр ахгүй. Тэгснээ яг энэ дээр 50 гэдэг. Яг 50 яг одоо 50 гэж үгээд яг тэгдэг. Тэр бүр бас аягүй сонио. Яг юу гэж ч бодоод яаж сэтгэе тэгээд энэ дээр 50 мавчих шиг тий бүр амарсан тэгснэ номер энтрийг нь бас тавьж өгч ёо тэгснэ яг өөрсдийнхөө үндэсний хүмүүсийн галгаар зур гарнаас нь авч байна. Тэр их чахаа чиг шиг тэр их ч юм тий. Чим тийм болж байсан уу? Мэдээж болж исэн. Гэхдээ яг нэг тийм амар тод мод юм бол нэрээ бас юу байхгүй байна. Ер нь ихэнх нь тэгэл нөгөө гадуур явж байхад те өөнийхөө өндөр гэдэг ч юм уу нэг тиймэрхүү юм л болдог та. Нөгөө бүх Азууд хятад юм шиг харин тийм шүү дээ. Би бүр өөрийнхөө найзд хэлсэн шүү дээ. Ингээд нөгөө манай найз ингээ амар хятад хэл амар судлаад тэгээд нөгөө K-pop амар сонсдог болсон. Тэгэл надтай ирээл K-pop яриад байдаг байхгүй юу? Тэгэл тийжсэн нөгөө хятадаар юм хом ингээд сонсч мосчоод энэ юу гэж байгаа гэл заяа. Би мэдхгүй гэсэн чинь чи яагаад мэдхгүй байгаа? Чи шиг би бүр хөөе би Монгол штэ гэдэгсэн чинь тийм л дээ чи шиг. Тэгээд тэгснээ нөгөө нэг хажуугаар ингээл хятад мэтд үгүй яг хуу тэр бол хятад хөвгдсэн л та. Тэгээд хажуугаар өнгөрсөн чи шуудныхаа гэд шууд гисэн хгүй юу. Тэгэхээр нь би чи эхлээд нөгөө нэг хаанаас ирсэн бэ гэдгийг асууж агаарэ. Тэгэхгүй бол ингээд бүх Азууд хятадууд биш ээ. Тэгээд чи ингээд нэг Вьетнамаас ирсэн хүүхэдтэй хятадаар мэдчилчих юм бол тэр хүүхдэд амар
шууд нөгөө нэг сонь санагдсан шүү дээ. Тийм болохоор бити тэгэрэй гэсэн чи тийм биш. За тэгнэ гэд. Тэгэхээр хөрхэн зүгээр л ойлгох хэрэгтэй ер нь л тий. Бас тийм үйлдэл гаргаж байгаагаа сайн мэдгүй тий. Тэгснээ дараа нь гүй би нэрээ юу үлгүүр дээр нэг хятад охинтой таараа тий би эхлээд орныг асуусан. Чи хаанаас ирсэн гэж асуусан гэ айгу хөөрхөн. Тэгтээ яг үндэ бас Монголд бас нэг бид нар нэг хятад хүн харчвал бас муухай харахлах. Тэгээд бид нар өөрсдөө ч гэсэн нэг тийж тэр хүмүүст бас ямар санагдаж байгаа бол мэдэхгүй. Тэгтэл муухай байдаг тий чиг шиг хятад. Тэгээ нэг юм зөвүүн царайтай нэг хүмүүс яваад хаар бүр амар муухай санагдаад. Тэгтээ миний бодлоор юу Монгол хүмүүс бүр харьцангуйгаа айгүй юм санагддаг шүү дээ. Ерөөсөө тэгэж одоо гадаад хүмүүс явж байхад нь мэдгүй юм байжээж те ингээл нэг шал өөр орны хэлээр мэдлэг ч юм уу ерөөс тийм байхгүй. Тэгэл юм тийм хүлээж. Тийм. Тэр одоо нэг түүхийн юмнасаа л болж тэрнээс хойш ингэж үзээд байгаа шүү дээ. Тэгээ одоо нэг тэрийг нэг гаргаж ирээл нэг үзээд байх нэг шаардлага байхгүй. Адилхан л хүмүүс шүү дээ. Нэг дэлхий дээр амьдарч байна. Адилхан биетэй, адилхан хөлтэй гаартай, адилгаатай, адилхан л хичээж явж байгаа хүмүүс. Мэдээ нэг итгэлтэй яа. Зүгээр л өссөн газар нь л хүмүүсийн өссөн газар л өөр болохоор л яг нөгөө нэг би ийм газар өссөн энэ хүмүүс яагаад ийм биш байгаа юм бол гэд тэ нэг тиймэрхүү ханддаг бах. Тэгээд яг өөрөөсөө яг нөгөө ялгарлан гадуурхаж байгаагаа мэдхгүй тэр хүнд ямар санагдаж байгаа бол гэж тэр хүний өмнөөс бодож үзэхгүйгээр тэгэл энэ ямар сони юм ани ингээл тэ жоохон таалагдахгүй бол муха харж мараал тэ. Тэний тиймэрхүү байдаг баг. Тэгээд за арьс өнгөний ялгарлыг яри. Та нар нэг тиймэрхүү кино минь үзэхэр уйлдаг уу? Яа одоо яг энд ирснээс хойш яг тиймэрхүү юмнуудыг өөрөө ингээ мэдрээд үтцсэний дараа ер нь л амар эмзгэр үлээж авд болсон. Тийм. Нөгөө нэг 12 жилийн боолчлог гээд нэг амар кино байдаг ш. Тэр үзчихсэн үү? Тийм. Эсвэл нөгөө нэг Green Book лөө, Green Day лөө. Green Book тийм. Нөгөө төгөлдөр орчинтэй. Тэгээд тиймэрхүү арьс өнгөний ялгарлалтай тийм нөгөө харуудын тийм кино үзэхэр би бүр амар уйлдаг. Амар бид нар ингэж хүлээж авч явах тий. Ер нь бүр одоо өнгөт арьстангууд яадаг бол тэгээд тий улам л бас айгу муухай хэлнэ шүү дээ тий хүмүүсийг. Тэгэхээр одоо бас амар хүн дээр л хүлээж авдаг. Тэр хүмүүс ч ихсэн амар юм туулж авсан учраас одоо тэр нэг нөгөө энерги хэлсэн үгэнд ингээд мэдрэмтгий байх нь зүв байгаа хгүй юу тийм хэцүү амьдралыг тулсан чинь тэгэхэд тэрийг ойлгохгүй хүмүүс яхалаар хэлж болдгүй юм яхалаар хэлж болдгүй ингээд ямар нэг шалтгаан байх албагүй шүү дээ ер нь бол энэ хүмүүс энэ үгийг сонсоход муухай байгаа бол зүгээр л битээ хэл ямар нэг шалтгаан байх албагүй ер нь бол тийм тэгээд яса өөрлөсөн шиг сонсогдчихлоо гэр яг ийм сэдвэр угаасаа яг бүр амар огшоод нэг амар хэцүү болох гэж яг үгүйсээ бодцол байсан л та тий. Тэгээд би сая юу ярих гэж байлаа. Кино минь нэг харин тий. Уйлж бас нөгөө help гэд кино байдаг. Help гэх кино. Тийм ном тэр бүр амар нөгөө нэг үйлчлэгчийнхээ орсон нойлд орохгүй гээд тэгээд үйлчлэгч нь ингээ өөр нойл хэрэгэлдэг. Тэгээд нөгөө нэг яриагийн сонс нөгөө нэг удаа үйлчлэгч нь яриа марагийн сонсонгуудаа яг тэдний нойлд нь ороод би засч басчтэй. Гэтэ одоо хүртэл арьс өнгөний ялгарл байдаг гэд байгаа хгүй тий. Бид нарт одоо гаргаж байгаа юм юмнууд нь амар хөнгөн байгаа шүү дээ. Бид нар бол жоохон гомдож момдоол тий нэг ингээл тэгэл ганц хоёр удаа л тохиолдож байгаа шүү дээ. Тэгэхэд тэднэрт бүр ингээд шууд илэрхийлж байгаа тий бүр шууд зодож нүдэл тэгэл хар бор ажил хийлгээл бүр амар хэдүү үеэрээ ингээд боолчлогдсон хүмүүс гэхээр тэр хүмүүсийн хувьд бүр амар байдаг байна. Гэхдээ яг үнэндээ өнгөт арьсд хүмүүс гэдэг чинь шар хүмүүс гэдэг гэсэн тий. Анхнаасаа бол бүх хүмүүс нөгөө юу байсан гэдэг тий. Үгүй. Нөгөө уурлахаараа тий уурлахаараа улаан болоод өвтгөрөө ногоон болоод даах
харахаараа зинхэр. Нэг тийм. Тэр бас нөгөө баг стунгууд маань байгаа шүү дээ. Тэр бас Орос улс бас нэлээл юм үздэг дээ. Тийм хэцүүлэгдэх. Хамаг бас хар бор ажлыг хийгээл. Ер нь хар бор ажил хийж байгаа хүмүүсийг харахаар дандаа өнгөд ёо. Баг стунгууд байдаг. Ерөөсөө Оросууд нь ерөөсөө тийм ажил хийдгүү. Би нэг нөгөө онгоцны бодол дээр л нэг Орос ихч цэвэрлэгч хийж байгаа ярьсан. Тэгэл өөр өөрөөсөө битг. Би бас нэрээ харж байгаа юм байна. Тийм үйлчлэгч хийж байгаа нэг. Яг ганц хоёр Орос автобусны жолооч байдаг. Тийм. Тэгтээ тийм. Тэглээгээд тэгтээ зүгээр шүү дээ. Ер нь тийм. Ягаад одоо тэр хүмүүсийг ажилд авахгүй байна? Адилхан л тэгэл уусаа бүгд одоо мэрэгжлгүй боловсралгүй одоо тэрсээ тийм үн зөндөө л байгаа шүү дээ. Уг нь бол нөгөө нэг мэрэгжил боловсрал авахгүй бас цэвэрлэгчийн ажил хийхээр хүмүүс бол зөндөө л байгаа. Гэхдээ яагаад юм бэ? тий одоо тий бага стунгуудын дундчигстэй одоо мундаглаг дипломтой тийм мундаг хүмүүсүүд л байгаа шүү. Тэгэхэд ерөөсөө тэр хүмүүст ажил олдохгүй ганцхан тийм хар ажлууд болтоо тийм. Би яг тэрий чинь бүр яг хамгийн анхны жилдээ амирх боддог ус. Тэгээ тэр нөгөө ажилгүй хүмүүс нь хаана ээж идэм болоо. Тэгтээ бас тэгээ түрүү хэлсэн шиг ихэнх хүмүүс өөрсдөө тийм байгаа мэдгүй болохоор бас давхар ойлгох хэрэгтэй юм. Тэгтээ яагаад бас ойлгох хэрэгтэй. Мэдгүй энэ бүр амар эц төгсгөлгүй сэдвээ. Тийм болохоор бид нар яг шийдэлд хүрч чадахгүй угаасаа л яагаад гэсэн асуултанд ор л явна угаасаа. Цаашдаа энэ асуудал бол хэдэн жил үргэлжлэж магадгүй байнгын яригдах сэдв учраас бас яг үндэ бараг хүмүүс өөрсдөө робот бүтээчихэд роботоо ялгуулан гадуурхыг бид нар мэдгүй. Наа чи хүн. Наа чи робот. Тэгээд яг үндэ хүн төрхтэй робот тэгэл зарим нь болохоор наа чи хүн шиг сэтгэдэг мэтгдэг. Нэрээ бараг тэгэл роботууд нь хүнээс ухаантай болчихвол яах вэ? Тий, одоо тэгэл хүмүүс химэл оюун ухаан гэл. Тий. Тэгэл хүмүүс хог дээр үсрээл роботууд дэлхийг эзнэ гэл. Шал өөрөө л. За химэл оюун ухааны дараа бид нар дараа ярина. Бүр нэг дугаар болгож ярина. Тий, тэгээд гэхдээ ер нь л ингээд хүмүүр дор бүрний бусдыг ойлгохыг хичээгээд ойлгож чадахгүйсэн ч гэсэн ойлгохыг хичээгээд тэгээд бүх хүмүүсээ хүндэлж харцахыг хичээх юм бол тэгээд бүх юм сайхан болох хаа. Тэгээд түрүү ярихчлаа марчлаа. За. Өөрөө кино ярэ. Жишээ нь нөгөө нэг арьс өнгөний ялгуурлалтай кинонууд тэр нь болохоор Tag Life гэдэг бас нэг охины талаар гардаг. Тэгээд тэрний нөгөө нэг жоохон харуудын нэлээ ихэвчлэн нөгөө харууд амьдардаг тийм нөгөө дүүрэг байгаа байхгүй юу? Тэр дүүрэгт ингээд нэг цагаан цагтаа заяа. Тэгээд манай тэр гол дүрийн охин ингээд нэг найзтайгаа нэг машин дотор ингээд сууж исэн чинь нөгөө нэг машинтай явж исэн чинь хойноос нь цагтаа ирээд тэгээд зогс гэж хэлээд тохио өгөөд тэгээд зогссон чинь юу гараа артаа мав гэд бүр амар муха хатуу ирцаад тэгээд зүгээр ингээд та ийм дүрм зөрчсөн мөрцөн гэхгүйгээр шууд бүр ингээд гараад ир мараад иргээ бүр амар муха ирцдаг. Тэгээд тэр нь ингээд өнөөгийн нийгмийг харуулж байгаа заяа тэр бүр дээр үеих биш. Тэгээд нөгөө цагдаа чинь ингээд буцаад машин руугаа яваад нэг юм авах гэж хагаад явцаа байгуур нь нөгөө залуу чинь ингээд сам аваад үсээ самандаг байхгүй юу? Тэгсэн чинь тэр цагдаа нь буутай байна гэж хараад шууд тэр залууг буудчихдаг. Болсон явдал. Maybe тэгтээ тийм үү. Тэгээд тэр залуу газар дээр өгчдөг байхгүй юу? Тийм болж. Тийм тэгээд яг тэрнээс болоод ингээд тэр дүүргийнхаа ингээд бослог гаргаад тэгээд гол нь тэр охин багада бас яг сайн найз нь нүдэн дээр нь бас тэгээд өгцөн. Тэгээ бас жоохон тинейж үеэр нь дахиад нэг найз нь сайн найз нь ингээд нүдэн дээр нэг 2 удаа ингээд алуулсан. Ямар ч гэмгүй явж байгаа. Тийм ингээд зүгээр явж агаад тэгээд дараа нь тэр цагтаа ингээд шорон оронд ороогүй ямар ч гэм ял аваагүй. Тэгэл ингээд
тэрэн дээр бүр нөгөө амар их юм гардаг. Тэгэл ёо тиймэрхүү ингээ арьс өнгөний ялгаралтай кинонууд бүр амар зүрхэнд ингээ тусаад тэгээд харин тийм Энэ киноны нэр нь юу гэсэн бэ? Tag Life. Тэгээд tag гэдэг үг нь нөгөө нэг үгний нөгөө товчлол гэдэг юм аа. Тэгээд тэрийг мартчихжээ ч гэх шиг. Тэгээд ингээд нөгөө хар арьстай цагдаа ч гэсэн хар арьстай нөгөө хүмүүстэй бас амар муухай харцдаг заяо. Тэгэл нэг Бусд цагдаа нарын тэгээд байгаа учраас тэгээд яах чарахгүй. харин тийм тэгээ бүр ингээд тэр охины гэр бүл амар хэцүү. Тэгээ тэр охин өөрөө бас цагаан арьстай найз залуутай. Найз залуу амар хөөрхөн ингээд тим юм болчоод тагтчихэн тийм ингээд тэгээ бас яг нөгөө нийлдэг охин нь бас юу вэ та нар ямар сүртэй ингээд тэгээ нөгөө охин чинь ингээд нөгөө сайн найзтай уурлаад эмэгтэй найзтай уурлаад тэгээд энэ яг буу шиг харагдаж ийн үгүй яг самын бариад өөдөөс нь ингээд далаагаад энэ буу шиг харагдаж ийн үү чамд ингээд далаах юм бол чамд буу шиг харагдаж ийн үгүй амар тэгдэг. Тэгэл тэр бүх амар нөгөө үйл явдлын дараа найз залуу нь ингээд найз хүнтэй хайртай хөврөлээдэг. Тэгээд бас бүх хүмүүсээс яг тийм биш. Тэгээд бас айгүй тийм өмөрч хамгаалдаг хүмүүс бас байдаг шүү. Тийм. Манай ингээд бас тий айгүй хөрхөө хүмүүс бас зөндөө байдаг. Тэгээд зарим нь болохоор ингээд надтай нэг ярьж мэрдэггүй. Тэгээд би ч гэсэн угаас яриач гэж хүсдэггүй л тий. Тэгэл зарим нь болохоор амар хөөрхөн бүр ингээд намайг харчил чаргалмаа гэж бүр ингээд хурж ирж тэрж өрөөл үнсч үсэл тэгэл амар хөөрхлээд л та. Тэгээд хүн болгонтэй бас юу тааруулж харцах хэрэггүй. Бас нэг юу гэдэг штэ. За энэ болохоор нэг нэлийн дээрүүд болж исэн. Нэг 10 хэд настай хар өнгөт эрстэй хүүг нөгөө хоёр цагаан эрстэй охиныг одоо алсан гээд нөгөө цаазаар аваад Netflix дээр нөгөө кинон хийсэн. тийм. Тэгээ би яг нэг газар уншижсэн болохоос яг нөгөө киноны үзээгүй. Тэгээд ууса тэр хүүхд ингээ алаагүй байхгүй юу? Тэсэн чинь ингээд тэр одоо хүүхдийг хар арьстай учраас нь тэр хоёр охиныг алсан гээд одоо гүтгэж байгаа байхгүй юу? Тэгээд цаазаар авчин. Тэгээд хамгийн өргөдөлтэй тэр хүүхд ингээд одоо нөгөө цахилгаан одоо сандал дээр суулгаад ингээд нөгөө тарих мархийг ингээ амар ясан юм л та. Одоо цахилгаанаар цохиулж амын одоо нөгөө юу шиг нөгөө ногоон бүс шиг алт юм аа. Ногоон бүс гэх нэг кино байдаг байхгүй тэрэн дээр яг цахилгаан сандал дээр суулгаж алдаг байхгүй. Black Mirror л та. тий. Тэгээд хамгийн өргөлтний штэ тэр хүүхд ингээд үннээ хэлээд бүр ингээ байблаа ингээ тэрсэн уйлаад тийч ингэж амиа алчижсэн бүр нэг тийм цавраг ёо Тийм бүр яа болсон явдал юм уу? тийм болсон явдал байгаа байхгүй юу зүгээр хараартай уучраас нь л ингээд алсан гэж шууд яачиж байгаа байхгүй юу цаазаар хавчиж байгаа байхгүй гэхдээ тэрийг бас сайн судлуул бас аюу тийм өргөдөлтэй юм судлаарай хүмүүсээ Гэхдээ миний бодлоор цагаан эрстэй хүмүүс яг тийм бодлоготойгоор хар арьстай хүмүүсийг ингэж боолчсон юм шиг санагддаг байхгүй. Хар арьстай хүмүүс чинь нэг тийм цаанаал амар тийм төгс хүмүүс эдэг штеп. Би бэлтар оюун санаа одоо ингээл Би бэлтэр. тийм ингээд юм хомнууд амар тийм төгс штеп. Тэгэд одоо цаашдаа ингээд дэлхийг эзлэх одоо нөгөө нэг дэлхийн нэг одоо юу гэх өдөртөж явах хүмүүс ч гэх юм уу. За нэг тиймэрхүү хүмүүс нь ингээд байх магадaltaй болохоор ингээд бүр анханаас нь дээж болчихсон болоо гэж би бас боддог байхгүй юу. Тэгээ энэ талаар ингээд уншаад үзээрэй таад бас тэгээд энэ ярьж байгаа юмуд ингээ бид хэдий одоо нөгөө бодол модал тий ямар нэгэн юм дээр суйрлаагүй ямар нэгэн амирлаг номоо уншиж яриаг болохоор тэгээд бас ойлгоорой. Тийм бид нар нөгөө нэг өөрсдөө яг тэгснэ цагаан арьстай мөртлөө хар арьстай хүмүүсийн талаар ярих жоохон сонирн байна л да. Тэгтэл яг хуу нөгөө нэг ялгарлан гадуурхалт гэдэг утгаар нь тэгэж ярьж байгаа. тэгээд Азийн орнуудад бас нөгөө нэг өнгөт арьстай хүмүүсийг бас ялгардаг. Нөгөө бичлэг гэдэг чинь Солонгос өвөө маяр Iron Man-ийн маск дээрсэн чинь цочихгүй маск хасан чинь өнгөт арьстай хүмүүссэн чинь орилжгүй ч юм уу тий. Тэр амар муухай тий. Яг хуу тэгтээ яг хуу тэр хүмүүс чинь адилхан л өнгөт арьстай хүмүүсийг харж өсөөгүй цуг одоо нийгэмд амьдарч үзээгүй учраас бас тийм тэр юунтэй одоо зөвхөн Европын орн гэлтгөө бас Азиудад ер нь бол
дэлхийгээр нэг тийм асуудал бол зөндөө байгаа. Яг циклтэй тэгэл би нэг гадархал. Яг бүр хэрэл ингээл цикл дотроо. Дошин дээр очих юм бол тэгэл тэр дошийнх нь гадны хүмүүсээ л мэдээж ирэх. Дээрлэх штэ. Тоочгасаа. Тийм. Тийм тоочгийнхан хотын төвийнхэн. Тэгэл нөгөө хятадууд ингээд харуудыг хараад зураг авах гэдэг гэсэн дээ. Ер нь гадаад хүмүүсийг тэгдэг гэсэн нэрээ. Тийм. Жомнод би нэг гадархдаг байлуу. Чи хар толбтой. Чи бораа. Тэр цайвар байна гэж шин. Чи бүр алтлаг юм уу? За тэгээ ер нь бол гол хэлэх гэсэн санаа бол яг уу ийм юмнууд одоо Оросоос өөр улсад бас ямар үдэг мэдэхгүй байл л да. Удаан хугацаар амьдарч үзээ юм ч бас байдаг л бах, бас байдгүй ч бах. Тэгээ гол нь өөртөө бусад хүмүүсийг ямар нэгэн шалтгаангүйгээр үзээ ядахгүй бүх хүмүүсийг ижил тэгш хүндэтгэж харьцаад тэгээд өөртөө ч муухай харьцсан байсан ч гэсэн бас ингээд уралж гомдохоос өмнө ойлгох хичээгээрээ тий би бол амар уралж гомддог гэсэн. Ер нь баг энэ жил хүртэл амар дургүй байсан. Гэхдээ ингээд бодох тусам яг тэ тэгээ адилхан л хүмүүс юм чи гэж боддог болсон. За тийм ээ. Харин тийм ээ. Тэг бид гурав амар өссөн байгаа болохоор толгой ажиллах байна. Сонгож төрөөгүй. Зүгээр л тийж төрснөөсөө болоод ингээд ялхарлан гадуурхагд чинь хүнд гадуурхагд чинь гэвэл амар муухай тий. Одоо ингээл 21-р зуун шүү дээ тий. Бүр бүх юм ингээд глобалчлагдаад ингээд сайхан болох хэвээр л бас тэгэл энэ асуудал байгаад тахаар бас гонигтай л байна. Гэтэ яг хөтэ тэгээд болох байл гэдэг. Харин сайхан болно. Гэтэ энэ яг хизээ шийдэгдэх нь бол үнэхээр мэддэхгүй. Гэтэ шийдэх. Хүн төрөлхтөн байгаа цагт ер нь бол энэ асуудал байсаар л байна гэдэгт бол явах хэрэггүй бах. Бараг робот гарч ирж ижил би бинийг ойлгох баха. Тийм яг бүгдээрээ нэг юм эсрэг болж ижлийг ойлгох. Гэхээр бас гоо манай зомбитэй кинонууд идэв шүү дээ. Walking Dead нар чинь харин ч бүр алцаад идэг үстэй хүмүүс чинь бүр хоорондоо алцаад нөгөө идэх юмныхаа төлөө одоо байрныхаа төлөө бүр би нэгэ алал. За чи би одоо нэг кино санчаад ярина. Нөгөө юу Bird Box тийм тэрэн дээр чинь л зүгээр би нэгэ түлхээл гаргачихдаг шүү дээ байшингаас л. За мэдхгүй deep байна хэтэрхий. Тэгэл би нэг Орос охины стори үзээд тэрэн дээр Америкт work and travel-ээр явчаад тэгээд нөгөө нэг стори ихтэй ингээд нөгөө хумсаа маникюрт ороод хумсаа бодуулаад тэгснэ ингээд миний хумсыг амар муухай бодчихлаа энэ төр гээд амар бухимдалтай бүр ойрлж ярьж мараад тэгснэ ингээд нэг Аз эмэгтэй байсан. Эсвэл нэр миний хумсыг амар муухай бодчихлаа энэ төр гээд бүр амар тийж мэ. Гэхдээ хумс бодоход Аз эмэгтэй будсан байна уу? Тэ зүгээр нэг Америк эмэгтэй будсан байна уу? Тэр хүний туршлага өстэй. Аз болохоор тэр хүн Аз болохоор хумс муухай будна гэж юу хэлсэн? Харин тийм бүр амар утгагүй өстэй. Бүр тийм тийм амар тэнхээ гэж. Тэгээ бас нэг манай курсын хоног охин working trailer бас яваад. Тэг ингээд Instagram дээр ингээд бичсэн аахгүй Америк юмсэн тиймсэн. Гавь ягалт шиг. Тэгсэн чинь ингээд нөгөө байрн цаанаас нь байр өгөөд ажилласан газар тэгсэн чинь яг хөө ингээд нэг Тайланд дуттай л хуршууд болсон юм байна л да. Тэг яг хөө Тайланд, Вьетнам хэл чинь жоохон юм цангинсан хэлтэй ер нь бол жоохон чанга сонсогдох гээд байдаг. Тэгсэн чил ингээд тэр талаар бүхэл бүтэн параграф бичээл би Азуудыг үзэн яддаг харахыг ч хүсэхгүй байна энэ гэж. Зөвхөн жоохон ингээд жоохон чанга болоос тэр хүн өөрөө төрүүлж очиж жоохон ингээд айжхан яри энэ төр гээд ингэж болох л хэлсэн шүү дээ. Тэхийнхаа өмнө өөрийнхөө толгойн тим дүгнэлт гаргачаад тэрийгээ тэгээ Instagram дээрээ биччихлээдэг. Тэгэл тэр нь ингээл надаас харагдчихлээдэг шүү дээ. Яг үндэ тэр хүн ирээдүйд Таиландаар аялмаар санагдана. Тий, эдгээр чи амар их Таиланд, Вьетнам энэ амар аялдаг. Вьетнамаар амар их аялдаг тий.
Тэгснээ ингээ хүмүүсийн үзэн ядч мата зүгээр ганц хоёр хүний гаргасан үйлдэлээс болоод бүхэлдээ Азуудыг үзэн ядна гэдэг бол бүр амар утгагүй байхгүй. Тэр үний яг ухамсар амар дорой тий ямар ч юм хүмүүс үзэж судалж өгдөг үү тий кино үздэггүй гол нь 12 жилийн болчихлоо за Green Book энтрэг үзээ. Тэгэл зөвхөн тэрний хоолойны тембернээс болол бүхэл бүтэн тийм юу үзэн ядгаар Нааны хонхой л да. Би төөрөө нөгөө богоонд ирсэн чинь манай богооны протник гэж. Юу лээ бид нар ч гоё Азтай Монгол хүмүүс чи их тэнгэрлэг хүмүүс шүү. Яасан бэ гэсэн чи яа тэгэхээр юм бөөрөнки тагнат гэж байгаа байхгүй. Одоо Вьетнам одоо жишээлбэл Вьетнам хүмүүсийн тийм хавтгай тагнатай юм уу тийм юм шүү. Тэрийг яаж мэдсэн болж гэж Харсан юм байна. ёо зүгээр тагнанаас бол Хөрхөн үндэсрэх үзэл байгаа шүү. Тэнгэрлэг гэдэргээд ирэхэр чи. Тэнгэрлэг тагнаатай хүмүүс шүү. тагнаа ярихаа хажуугаар их чинь ийм гуйжуулагч зарж байгаа аваар гэж шээ. Бүр миний сэргэлэгчээс. Бүр амар сэргэлэгч юм. Тэгснэ ингээл нөгөө гуйжуулагч өөрөө нүүрэндээ түрхцэн ингээл нөгөө нүрээ ингээ гуйжуулангаа яриад байгаа байхгүй. их чин залуу харагчаас тий яг үндэ 50 хиттэй. Хөрхи. Яар тэмтэр ч үзэг шууд газар дээр нэрх лам. Зүйлгүй байсан. Ямар чигсэн байсан тэг. За тэгээ энийг сонсч ивэл богоонд нүрээ сайн арчилж авахгүй бол богоонд амар их тоос шор байдаг гэсэн шиг. Шил өөр юм яриач. Тэр их чинь үг. За тэгээ Ялгарлан гараад урах хэлт гэснээс энэ бас яриул хитрхи гүн болчихгүй дээ. Гэхдээ яг нөгөө бэлгийн цөнх тий LGBT. Тий. За би ингээ яриа заяа. Би ингээд саяхны хүртэл яг ингээд тийм одоо хүмүүс байгаа гэж мэдж байгаа шүү дээ. Гэхдээ нэг тэр талаар ингэж боддгоо. Тэр хүмүүсийн ирэх яаж байгаа бол Монгол мэдээ цөөхөн байгаа. Тэр хүмүүсийн ирэх төрчөж байгаа бол яаж байгаа бол энэ гэж боддгоо. Ерөөсөө нэг тоодгүй байсан хгүй юу. Тэгээ би жил хагас өмнө нөгөө Call Me By Your Name гэдэг кино үзээд тэрэн дээр болохоор ингээд хоёр эрэгтэй хүний хайрын түүх гардаг байхгүй юу. Үнэхээр гоё кино үзээрээ тэр ерөөсөө амар гоё бүр хайр гэдэг зүйлийг тэгэж айгаа гоёор харуулсан кино. Тэгээд тэрийг ингээд үзсээснээс хойш нэрийлийн хүмүүс чинь одоо өөртөө ийм болъё гэж төрөг байгаа штэ бас л ингээл таарсан. Тэгээд эннээсээ болж ингэж шалтгаангүй зовлоомсож байгаа амар гүнхтэй. Тэгээд бас чадхаараа ингээд эрхийг хамгаалахт нь ингээд тусалдаг бол гоёо гэж бодож эхлэв тий. Тэгээд одоо л ингээд олон болцсон юм шиг тий. Ингээ яриад байгаа болохос угаасаа л байсан шүү дээ тий анханасаа. Тэгээд мянган жилийн турш байсан. Тий одоо л хүмүүс ингэж зоригтой яг өөрөөсдийнхөө одоо тий хоолойгоор дуу хоолойгоор ингэж гарч ирж байгаа болохоос шүү дээ бас л байсан шүү дээ. Тэгээд ингээд хүмүүсийн нийтлэг буруу ойлголт нь болохоор тэр хүмүүс ингээд анх зүгээр төрчөөд өөртөө явж байгаад ингээд гинт ямар нэг юмны нөлөөлөөс гинт ингээд нөгөө ижил хөөсний үнэ сонирхдаг болчдөг гэж бодоод байгаа юм шиг байгаа. Гэхдээ үгүй гэдэг нь бол ингээд шинжлэх ухаанаар угаасаа батлагдсан. Тийм нийтлэлүүд зөндөө байгаа. Тэр хүмүүс тэрийгээ сонгож төрдөг, цаанаасаа л тэгж төрдөг. Тэгээд ингээд янз бүрийн бичлэг үзэх юм бол ихэнх хүмүүсээс асуух юм бол бүр 5 6 таадаа л өөрийгөө мэдсэн гэж ярьж байгаа. Тийм. Тэрийг бол зүгээр ойлгох хэрэгтэй юм шиг санагдаж байна. бас трансгендер хүмүүс аа тий хүйсээ солиулдаг хүмүүс. Тэр нөгөө Danish Girl гэдэг киног үзэх юм бол тэр бас амар би ер нь л амар уйлдаг л та. Ингээд яг энгийн яг амьдрал дээр болж байгаа юмнууд дээр би бүр богонд суугаад ээж авда баяртай ихтэй ч уйлдаггүй. Тийм хүртлээ ингээд кино үзээд амар уйлаад байдаг амар санаа. Тэгээ тэр Danish Girl-ыг үзчихээ би бүр амар уйлаад бүр ихэр татчихвлаа. Тэгээд тэр хүн яг хамгийн анхны хүйсээ солиулсан хүн гээд тэгээ нөгөө хүйсээ солиулангуудаа 2 3 оноо л бис заслынхаа хөндөрлөөс болоод тэг өнгөрчдөг. Тэгээд одоо яг тийм бис засал бол бүр амар. Тэг өргөжөөд мэрэгжлийн төвшөнд хийгддэг л болсон л. Тэг нөгөө тийм хүмүүстэй таарч исэн үү? Тийм таарчсан. Тийм ямар Энд нэг
Ямар ч санагдаагүй. Зүгээр ямар болцсон? Ингээд энд харж байгаа байхгүй юу? За. Автобусны дотор ингээд найз залуутайгаа явжсан. Тэр юм бол ингээд эрэхтэй хүн байгаа байхгүй юу? За. Агуугүй л гайгүй. Тэгээ нөгөө харахад бол угаасаа эрэхтэй. Тэгтээ нөгөө нүрээ будаад эмхтэй овц өмссөн. Тэгэл тэр энд бол нэгийг тэгж харчихсан. Нэгийг гэж юм угаалж нэг хүн харчихсан. За тэгээ нөгөө гоё тийм хайрын кинонод хэлж өгье л та. За Call Me by Your Name. Тэгээ Brooklyn гэдэг нэг кино байгаа бас. Тэгээ нөгөө Scam гэдэг цуврал идэг. Тэрний ямар ч улсын одоо вершных нь 2 дугаар сизон нүд нь гоё хамгийн гоё. Францын Scam France 2 дугаар сизон, Scam Италийн 3 дугаар сизон баха. Тэгээд Ориг Scam-ийнх нь бас 2 дугаар сизон гэдэг зэрэг бас өөрсдөө мэдээлэл өгөөрэй гэх юм уу. Бас гоё хайрын түүхүүд байгаа. Тэгээ үзээд хараад үнэхээр ойлгохгүй тэгээ үнэхээр ингээд сонин санагдаад байвал өөрийнхөө бодлыг тэгээ өөртөө л байлгадаг гэдэг. Тэрнээс одоо тэр нэг таалагдахгүй байгаас ч юм болж тэр хүн заавал буцаад ийм стриттэй ийм болгоалгүй шүү дээ. Тэгэл амар юу ягаал буули хийгээл. Айгу цаваал хүрх юм. Бид нар бол ингээд юу Instagram, Facebook энэ төргээд сошиалар хүмүүсийг амар харж байгаа шүү дээ. Тэр байтугай Кайлигийн аав нь хүртэл хөөсөө солиулсан байхад бид нар мэдж байгаа мөртлөө л юудгөө тэгсэн ирнэ яг Монголд тиймэрхүү хүмүүс харахаар амар ууралж муурлаа л тий. Гэл нэг тийм Монголд юу нээр хүлэн зөвшөөрөгдөх ер нь хол байгаа хаа. Бас зөвшөө хугацаа хэрэгтэй. Тэгээд тэр хүмүүсийн төлөөлөл нь өөртөө сайн тэмцэх хэрэгтэй. Тэгтээ бас маш чухал юм нь тийм биш ч гэсэн одоо бид нэр ойлгож байгаа хүмүүс нь бас тэр хүмүүсийн төлөө үг дуурч чаддаг байх хэрэгтэй. Тэрийг энгийн зүйл болгож энгийнээр хүмүүст ойлгуулахын тулд одоо тийм хүмүүсийн төлөөлөл биш хүмүүс бас үг хоолойгоо хүргэж дуурч чаддаг байх хэрэгтэй гэж бодож байна. Бас нөгөө гол асуудал нь 3 сая хүн амтай учраас тий бас нэг Хөөмийн өсөлттэй. тий бас нэг ойлгохгүй л шаамда тий ер нь хүмүүс дагуулаа учраас Гэтэ ингээд одоо Монголд хариуцлагагүй жанраас болоод өнчирсэн хүмүүс зөндөө шүү дээ. Одоо тим гэр бүлүүд тэр хүмүүсийг жишээ нь өргөж авч тэр асуудлыг шийдэж болно шүү дээ. Тэр хүмүүс ч гэсэн хүүхдтэй болмоор байгаа шүү дээ. Тэгэхээр тэр өнчин хүмүүсийг өргөж авч болж юм тий. Зөндөө л бас шийдэл байгаа. энэ асуудлаа шийдэж өгөөч. Тий. Одоо тийм гей хүмүүс бол тэгж болж байгаа. Тий ингээд яг трансгендер хүмүүсээс нөгөө нэг яг өөрийнхөө хүссэн юмдаа хүрэхийн тулд ингээд санхүүгийн асуудал амар ихтэй юм шиг. Тэгээд тэрний тий ажил олдохгүй тэгээд энэ тэргээ тий яг мөнгө олж байгаа байдал нь хүмүүстэй амар их дургуцлыг өргөддөг гэд. Гэтэ яг үндэ тэрнээс өөр арга зам байхгүй болсон. Яг тэгэхээр хинж ажилд авахгүй байгаа учраас тий. Яг Монголын байдлын юм байгаа тий. Яа. Үнэхээр санаа алдмаар сэдв. Тэгэл энэ сэдв бүр амар хүн сэдв байлаа. Гэтэ ер нь яриалал яриалах юм байна тий. Усан асуудалтай л та. Тэгээд жоохон юм ярихаар ингээд буруудчих гадаа юм шиг бид нараас өөрсдөө бас жоохон Тий санагдаад тий. Айгуу юм зэлээд байна. Энэ хоёрын нүдэнд нэлсэн л тий. Тэгтээ үнэхээр бас эмзэглэхэр л дээ тэгтээ. Sorry. Зэц амьдтаа биений хайрл. Алив сайхан бүхнээ. Юу л бусдаас битгий гарна. Тэг ер нь яг энэ ялгарлан гадуурхалтыг өөрөө бие дээрээ үзэхгүй л хинэгч ойлгохгүй. Хинч бүр ойлгохгүй. Тийм учраас тий. Тэг ингээ яг хэлж байгаа үгээ бас өөрөө бас гадуурхаж ийн гэдгээ бас мэддэггүй баг тий. Тийм болохоор ингээд илдэг байгаарэ хүнийг хүн гэдэг утгаас нь авч үзээрэй. Бити тэгэж ямар нэгэн гаднах үзэмжээр нь ингээд зүгээр тэр хүний тэг зүгээр тэгээ төрцөн гэдгээс нь болоод зүгээр гадуурхах бол муухай шүү. Бас өөрийгөө тэр хүмүүсийн байранд тавьж үзээд те. Тэгэхээр юм нахан.
За тэгээд баярлалаа. Баяртай.